Долдугаар сарын 1-ний их 4 хүний амь насыг авч олон хүнийг эрүүл мэндийн сэтгэл санаагаар хохироосон хэргийн гол буруутан хинбэ гэдгийг Монголын нийгэм тэр чигээрээ чих тавин хүлээж байна. Гэвч нөгөө талд цагдаагийн дарга нарыг шүүж байгаа зэрэг нөхцөл байдлаас харахад хэргийн явдлыг үнэн мөнөөр нь шудрах шүүж чадахгүй гэдэг болгоомжлол бас зэрэгцэж үүсчихэд байна. Тиймээс Монгол Улсын 3 дахь ерөнхийлөгч Монгол Ард Дэвсгэл намын дарга инх баяр тухайн үед төрийн тэргүүн байсан хүний хувьд 7 дугаар сарын 1-ний үйл явдлын дараа 7 дугаар сарын 3, 4, 5-ны өдөр Монгол Улсын төрийн тэргүүндээ улс төрийн намуудын төлөөллийн хийсэн зөвлөлт хуулалтын протоколуудыг олон нийтэд ил болгохоор шийдснээ хэллээ. Онц байдлыг зарлахын өмнө болон дараа нь одоо хүн шаргацсан, хүний амнаас алдагдсан гэсэн ийм зүйл болсон. Энийг одоо хэн хийсэн, хэн үүрэг тушаал өгсөн гэсэн ийм асуудал яригддаг. Тэгэхээр энэ бүх асуудлыг яриач л гэж би хүсэж байгаа юм. За материалууд хоёр хуваагдаж байгаа. Нэг нь бол одоо нууцлалгүй материалууд. Одоо би ерөнхийдөө хувьд бол намуудын удирдлагуудыг уулзаж хоёр хэлбэрийн хурал хийсэн. 7 сарын 1-нд онц байдал зарлахаас өмнө намуудын удирдлагуудыг уулзаж энэ онц байдал зарлах хэмжээнд хүргэлгүйгээр асуудлыг одоо ердийн аргаар зохицуулах боломж болцоо байвал намууд идэвхтэй ажиллаач гэсэн. 7 дугаар сарын 1-ний хэрэг явдал өөрөө санамсаргүй зүйлээс үүсээгүй. Ард түмний сонголтыг луурдсан сонгуулийн үйл явцаас үүдэлтэй юм а. Энэ мэтээр энэ хэрэг явдал өөрөө хитгэн цагдаа ард иргэдийн асуудал биш. Үүний цаана улс төрийн намуудын буруутай үйлдэл байгаа учраас жинхэнэ буруутныг нь тогтоож тэр хүн нь хариуцлага хүлээх ёстой гэдгийг Монгол Ардын Дэвсгэл намын дарга хэлжсэн юм а. Энэ бүх бодилоныг тарьсан улс төрчид улс төрийн намууд нь дахиж сугараад ямар ч буруугүй хүмүүс болоод тэрний хэдэн цагдаа, хурамдаа, нэг генерал тэгээд нэг одоо ах дүүгээ үр хүүхдээ алдсан хүмүүс л хоорондоо хэрэлдээд л асуудлыг харьж гармын тушаалтууд нь болохоор талцаж хуваагдаад хэвлэл мэдээлэлээр янз янзын яриад байгааг л би шүүмжлэлтэй хандж байгаа. Та нар бити тэрэнд автаач. Энээр сэтгүүлч түүнд онц байдал зарлаагүй бол хүний амь эрсдэхгүй байсан байж болох тухай мөн онц байдлын стабын дараагаар яагаад баярууш мөн хориглыг томилох болсон тухай асуусан юм а. Онц байдал зарлахыг би урд бас хэлжсэн дээ. Та нарт үлгдэн Монголд давтчихж магадгүй. Онц байдал зарлахыг би хүсээгүй. Харамсалтай нь онц байдал зарлахаас аргагүй байдал хүртэл манай засгийн газар, намууд одоо иргэд одоо алдаа гаргасан. Тэгээ өөрөө ирэхгүй 10 цаг өнгөрч байхад онц байдал зарлах хаас өөр аргагүй байдалд орлоо гэдгийг бол амар болд генералаас албан ёсоор бид саналыг сонсоод тэгээд онц байдлыг зарлах зарилгын төслийг бэлдээд 11 өнгөрч байхад гарсан 11 хагасд уганд онц байдал их хэрэгтэй байсан. Харамсалтай нь телевиз дээр бас бэлтгэл хангалтайг байсан учраас 12 цаг хүртэл тэр нь хойшлоод 12:00-оос онц байдал яг тогтогдсон. Миний зарлиг тухайн үед буруу гарсан байвал их хурал хүчинг болох хэрэгтэй. Онц байдлыг буруу зарлжээ гэж. Эсвэл зөв зарлсан бол дэмжих хэрэгтэй. Тэгээ их хурал өөрөө зөв байна гэж дэмжсэн. Ерөнхий сайдын гадны шалдч нь өөрөө аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн. Тэгэхээр аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн өөрөө толгойлохлоор аюулгүй байдлын зөвлөл өөрөө штабынхаа эхэнд орчих болдог. Бас хэдэрхий одоо улаарсан штаб алдаатай шийдвэр гаргах гэдэг бол аюулгүй байдлын зөвлөлүүд тийм зогсоодог, хяндаг байх ёстой. Монгол улсад цаашид шудраг ус байдал газар авахгүй байх үүднээс Монголын түүхэнд хар тол бүлдээсэн энэхүү үйл явдлыг шудрах шүүх ёстой гэж тэрээр мэдгдсэн юм а. Бид үзэгч та бүхэнд Монгол Улсын 3 дахь ерөнхийлөгч инх баярын улс төрийн намуудтай 7 дугаар сарын 3, 4, 5-ны өдрүүдэд хийж байсан зөвлөлт хуулалтын талаар протоколыг төвөрлөн өргөх болно.
Хоёр нь ирээд ноцолдоод нэг нь шууд очиод жолоочийн талд нь жолооч нь хаалгаад байж өгөхгүйсээ шууд цонхыг хаах цогоод тэгэл жолоочийн татж гаргаад хаалгыг хонголоод энэ хоёр даргыг шууд чирж гаргаж ирээд тэр машинаа ард нь зогсоогоод чихсээ. Тэгтэл нэг залуу буу гаргаж ирээд энэ хамгаалагчийн тойрог жилдээ жижигхэн тийм хар буу байсан. Өндөр турангаа саарл өмдтэй залуу. Тэгээ та нар юу улсууд юм бэ? Бичиг баримтаа үзүүл гэсэн чинь ерөөсөө хэлэх юм байхгүй. Авилгатай тэмцэх газрын байна л гэсэн. Тэгээ ээжэд өшөө хоёр залуу нэмэгч ирсэн. Тэгэл авч явсан, шууд авч явсан. Тэгээд дайраад тэр хамгаалагчийн дарж унгаж аваад оруулсан цохиод тий цус гаргаад танаа хүмүүс ийшээ тий зүгээр надад бичиг баримтаа үзүүлээч гэж үзүүлэхгүй юм. Танаа хүмүүс ямар шүүхийн шийдвэртэй юм шүүхийн шийдвэрээ үзүүлээ гэж үзүүлэхгүй. Монгол улсад ямар үйлчилдэг вэ гэх юм бол өнөөдөр ямар зорилготой, ямар үнэлтэйтэй яагаад баригдаж байгаа, яагаад болж байгаа тэрийг үзүүлнэ гэхээс биш террористууд энэ биш шүү дээ. Өөрөө өмгөөлөгч юм уу? Би өмгөөлөгч ингээд түрүүнээс хойш яриад танаа тэр хүн одоо тэр тусгаагийнх намаар доотлож орохдоо энэ ороод яри. Бид нар ороогүй бид нар гэж юм байхгүй шүү дээ. Ерөнхийдөө жижиг би ядаж давтан давтаалаа байж гэнэ баримтчилсан шүү. За ямар ч байсан бид нар ажиллаа хийж байна. Энийг ямар нэг байдлаар улс төржүүлэх ямар ч шаардлага байхгүй. Бидний үйл ажиллагаа өмнө ч шалгаад ирсэн одоо өнөөдөр зайлшгүй нөхцөл байдал үүсээд тийм үү? Ингээд бид нар цагдаа болохоос аргагүй болсон. Зайлшгүй нөхцөл байдал ямар нөхцөл байдал юм? Энэ хоёр ерөнхийлөгч асан энэ хоёрыг бид нар мөрдөн байцаалтанд удаа дараа дууцсан гэдэг би хэлсэн. Ирээгүй. Ирэхгүй байна. Энэс болоод бидний үйл ажиллагаа ямар нэг байдлаар шаардах зогсох. Тийм нөхцөл байхгүй. Намайг с жигтнээр тооцоогүй. Тэр тогтоолоор аль биесээр танилцуулаагүй гар хөлгөөсөө аваагүй. Тэгэхээр с жигтэн болоогүй хүнийг хорж цагдах, саадуулах асуудал байхгүй. Хуулиар хариад. Тийм учраас манай үйл ажиллагаа хуулийн дагуу явуулж байгаа. Миний эсрэг зориуд хэрэг үүсгээд худлаа ингэж зохиогоод байгаа учраас би өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх хэрэгтэй байхгүй юу? Би мэдүүлэг өгөхгүй энэ чинь угаасаа цаанаасаа улс төрийн зорилготойгоор яг бүр эзний тодорхой хэлчихсэн шүү дээ. Би илвэд дорж нөгөө арчилсан гэдэг худлаа энэ өшөө хонцсон 63 оноо бодож 19 оны сонгуульд ловертж гарч ирчээд тэр ловроо дарахын тулд хийж байгаа ажил. Зорилж өв намын дарга байхдаа байсан хүн улс төрч хүн хууль зөрчид томилогдсон прокурор. Тэ нямд дорж өшөө хонцон дөөрлсөн хүн. Баяр энэ одоо 7 сая нэгэн бусад одоо бөөн булхаа ловртой холбогдсон хүн. Буу гаргаж ирж байгаа байхгүй. Тэгээ бид нарыг айлгах гэж байгаа мó ерөнхийлөгчийг буутгах гэж байгаа мó бүү мэд тэ. Тэгээд өө энэ ч буутай юм байна. Яах чинь ээ чинь юу юм бэ гэсэн чинь газ нөгөөх нь авснаа нэг цагдаагийн хүнд аваачаад өгчөж байгаа байхгүй. Тэгээ энэ хүний зургийг явуу гэсэн чинь ингээд нуугдаас үтсэн. Бууг нь өгсөн юм байна шүү дээ. Ямар буу хийсэн юм бол? Зүгээр хэм буус. Яг тухтаа явган гот нараас нь бит хоёр хүн хөөжөж бариад авч байгаа. Тэгтэл гидсэндээ ингэ шидгэж байгаа байхгүй боо. Цаад руу. Тэгэнгүүт нөгөө хүн хөөш наа буу өөштэй ингэ бариад авган гот шууд цагдаад өгчих واخ. Цагдаа авган готоо эргээ явчихж байгаа. Ямар буу хийснийг мэдэхгүй те. Хин буу байсан гэдэг нь одоо юу гэсэн үг? Энэ буу хин хэрглэж яаж болох вэ? За тэгээ одоо шалгагдаад угаасаа мэднэ. Хин буу гэдэг нь юугаар нотлох юм? Юугаар нотлох юм? За манай хүмүүс угаасаа яаж юм бэ? 300-аар одоо нэг хуудас мэдээллийг өнөөдөр сэтгүүлчтэй тараасан шүү дээ. Энэтэй холбоотой баримтж байгаа гэж бодож байгаа. Тэрнээс өмнө юу байсан юм бэ? Өнөөдөр энэ төрлийн ямар ч зорилго байхгүй. Танай ажилтнууд яагаад тийм юм юусан малгай ордод ямар хийж байгаа. Тэгснэ нөгөө цагдаа нар болохоор энэ хүн бид нар мэдэхгүй байсан бол өөрсдийнхөө машинд аваад хамгаалаад тэ ингэ сууна гэж байхгүй тэ. Өнөөдөр бол баг тэ цагдаагийн нэр нь баримтлагын нэрийн дотор энэ хүмүүс мдээгүй бол яах ч байсан билээ бүү мэд тэ. Хуугаар буу ирсэн юм чинь. Тэр хүн халддаг ямар буутай явжсэн ямар шалтгаан байна? Та нар нэг зүрийн ёс журам гэж бодож байгаа. Ажлын чинь юу хаагаагүй шүү дээ. Яс манай гаргасан шүүхээс бууз хэсэг барьж хүнийг барьж чадсан. Би хэлсэн шүү дээ. Ойлгохтой тэмцэх газрын албаагч шаардлагатай үед галц хэсэг хэрэгтэй. Энэ шаардлага байсан юм уу? Харин тэр нөхцөл байдлыг бид нар судалж үзье. Маргааш эргээ тав охин мэдээлэл хийнэ гэсэн шүү дээ. Монгол улсын хууль хэрэгждэг юм уу хэрэгждэг юм уу? Тэгээ зэвсэг гаргаж хэрэглэнэ гэдэг ч болоо галц зэвсгийг хэрэглэх талаас ямруут гэдэг нөхөр ер нь бол шаардлагатай бол хэрэгжиж болно гэсэн тийм үг хэлж эхлэв шүү. Тэгээд энэ бид ч одоо галц зэвсгнээс бүр уйдаад айгаад үзэн ядаж ингэж байгаа үед бол галц зэвсэг хэрэглэж болно гэж зүгээр ганцаараа ирж байгаа төрийн тэргүүн байсан хүн бол галц зэвсгийг хэрэглэж болмоор юм шиг тийм үг хэлсэн бол хуулийг имзэглэж байна. Тэр өөрсдөө мэдээгүй хийж зэвсэг барьж
ингэж хүний баримтлах ажиллагаа зохион байгуулсан гэж бодож байна. Шаардлагатай тохиолдолд галзавсаг хэрэглэнэ. Энэ бол аюу маш ноцтой. Төрийн тусгай албан хаагчид өнөөдөр галзавсаг хэрэглэснийг бол сая үүсгэсэн гоо. Хоёрдугаар нь тийм ээ. Хүнийг баримтлах гэдэг нь сэжигтний ялгарлаар татаад датсныхаа дараа баримтчилдаг. Өөрөөр хэлбэл эрүүгийн байдлын шийдэх хуулийн 59 дээр сэжигтнийг баримтлах тухай асуудал байгаа шүү дээ. Алдааг залруулж эрүүгийн байдлын шийдэх ажиллагааг нөхөж зөвтгөх гэж ойлголт байхгүй. Тэгэхээр өнөөдөр бол энэ хийгдэж байгаа бүх ажиллагаа бол хууль ус. Эсэргүүцэлтэй тулгарсан учраас галзавсаг хэрэглэсэн гэж ойлгож байгаа. Гэтэ ямар нэг байдлаар шүүхийн шийдвэр нь тухайн баримтлах хүнд очоогүй байхад яагаад энэ шүүхийн шийдвэр гарсан учраас шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлж бид нар тийм ээ энэ ажиллагааг хийсэн. Үнэхээр шүүх шудраг байгаа бол энийг одоо тогтооно. Та бидэрт гараад энэ даалга. Энэ даалга. Арга шилжүүлчихсэн гэж байна. Та гаргаж штэ. Надаа энэ даалга. Өөрөнд байгаа штэ. Үзүүлж штэ дараа. Гэхдээ байхгүй. Яг өнөөдөр 7 сарын 1-ний талаар протокол ярьсны тийм энэ өдөр давхцаж байгаад нь бол жоохон сэжиг төрж хардлага төрж ил байна. Би нууц материал задлаагүй. Би бол зөвлөлтөг уулзалт, нээлттэй уулзалтанд манай одоо энэ улсын хурал судалтай намуудын удирдлагууд юу ярьж исэн. Тэр ярианаас энэ 7 сарын 1-ийг ойлгоход бас хэрэгтэй болов уу гэж бодож одоо ингэж нээлттэй ярив. Энэ 7 сарын 1-ийг дахиад давтуулахгүй тулд ингэж ажиллая. Ийм аймаар улс оронд амьдрахгүй тулд бүгдээ нээлттэй ярих гэж ийм одоо алхам хийсэн. Тэрнээс өмнөх юу байсан юм бэ? Ямар нэг улс төрийн ямар ч зорилго байхгүй. Гэхдээ байхгүй. Өөрт чи өгсөн би харсан. Би тэрийг барай явж явах юм уу? Үгүй тэгээ тэр болохгүй шүү дээ. Чи баримт шүү дээ. Ямар буу байсныг бид нар мэдэхгүй шүү дээ. Арайч дээ бас. Төрийн цагтаа шиг байл ажиллаа хийлээ. Телевизийг нь харуул та. Бид нар ажиллаа хийж шүү дээ. Үнэхээр ийм буу байна эдрэгээ харуулчих. Одоо надад алга. Тарайг. Яаж юм тань хөөш. Шууд дайрч гин үү? Яаж юм бид нөө? Танаас цагдаа нар юм уу? Ой, госч. Одоо энэ ямар хүмүүс аа танаа цагдаагийн байгуул хүмүүс үү? Мэдхгүй. Тийм одоо ингэ ямар хүмүүс юм бэ? Цагдаа нар хамгаалаад байгаа. Тийм. Танд тэгээд яагаад ингэ шижигтэй хүмүүс орж явах зогсоохгүй ингээд одоо өмнө ч юм уу тийм хүмүүсүүд хараад зогсоод байгаа юм байна. Тэрийн тайлбарлаад өгч хэв журам сахиулах үүрэгтэй зогсож байгаа гэж таныг ойлгож байна л да. Сая ингээд нэлээд бужигнжихад яагаад цагдаагийн албаар хөтлөхгүй байна. Өөргөө гүйцэтгэхгүй байгаа юм бэ? Одоо тэгээд ингээд хэв болчихсон шүү дээ. Ягаад тийм юундаа модгатай хүмүүс ирээд бидэртээ барилдаад байгаа. Та мэдгүй гэдэг мэдгүй үний яваа. Хууль хяналтын байгууллага гэж байна уу? Энийг заавалчгүй харанхуй ороо болсны дараа ингэж хүч хэрэглэж байгаа нь одоо туйлын имзэг одоо имгэнэлтэй бөгөөд имзэгэл төрүүлж байна. 22 цагаас хойш ямар ч ажиллагаа явуулсан гэж иргэн байсан шиг Монголын төрөв төлөвсөн шийдэх ажиллагаа өнөөдөр энэ хүнийг өмгөөлж шинэ Ламбат гэдэг хоёр өмгөөлж орцсноо гэж Монгол хүн дуртай үедээ дуртай цагтаа ямар ч үед нь өмгөөлж авах болцоотой гэж байгаа. Өнөөдөр тийм л хууль үүсгэж байгаа шүү дээ. Хурлын гишүүний алзшгүй байдлыг бол хуулиар зохицуулсан. Тэгээд тэр дагуу нь одоо бүх зүйл одоо хуулийн дагуу явагддаг. Төрийн тусгай хамгаалалттай объект бол тэрнээс илүү нарийн зохицуулалттай. Гэтэл одоо ийм явдал болж байгаа нь бол хууль зөрчсөн. Тэгээ хууль өсвөл ажиллагаа гэж бодож байна. Улсын хурл бол таны тусгай хамгаалтыг бол цуцлан тохиолдолд танд одоо эрүүгийн эргээг үүсгэх тийм нөхцөлтэй биш үү хуулийн залтаар. Одоо бүр нарийн үүсгэх юм бол тийм байлээ. За тэгээд тэрийг болихэд ямар ч ус ингэж баривчил саадлуулах хэрэг байхгүй. Би зугтаж байгаа юм алга. Би өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй гэж үндсэн хуулиар олгож ирэхэл эдэлж. Би өөрийнхөө эсрэг юм ярихгүй хүүхд. Эхнэр хүүхдийнхээ тухай эсрэг юм ярихгүй л гэж. Та нар чаддсан бол нотолж. Би бол юу ч идэж уусан алдаа тутгараас юмрээсээ байхгүй. Хуулийн дагуу ажилласан. Тийм учраас одоо би тэр нотлох баримт байх юм бол тэрийг гаргаж ирээ. Би шүүхтэр отож өөрийгөө хамгаалнаа. Шүүхийн шийдвэр чи юм оройтож ирд юм уу? Шүүхийн шийдвэр гаргацсан байгаа. Бид шүүхийн шийдвэрийг одоо хүртэл яагаад танилцуулахгүй юм бол одоо хүртэл танилцуулах ямар ч боломж олохгүй байна. Бүх үйл ажиллагаа хуулийн дагуу явж байгаа. 8 цагаас хойш одоо 2 цаг өнгөрлөө. Танилцуулах боломж байсан шүү дээ. Төрийн хамгаалтанд байгаа. Тэгээ 3 жилийн өмнө Монгол улсын төрийн тэргүүн байсан хүн рүү бид ингэж хүчирхийлэл хэрэгжилж болох юм бол жирийн иргэд ер нь маш их амархан хэл мэдээж болохоор байгаа шүү дээ. Энэ бол миний бодлоор бол өнөөдрийн төрийн одоо бүрэн дампуурсан байдлын олигархууд өөртөөхөө албан тушаалыг тий
амь тавин хамгаалах гэж оролдож байна. Эрүүл сарвал Монголын төлөө, энэ альчсан Монголын төлөө. Тэгээ энэ айдсгүй хүйдэсгүй Монголын төлөө. Тэр хэрэгбүүлдэггүй Монголын төлөө бүгдээрээ тэмцэе. Одоо магадгүй хэдхэн минутын дараа би баригдаж магадгүй. Тусгай хамгаалалтаа эн чинь хуультай. Хуулийг баталгаажуул улсын хурлаас тогтоол гаргацсан. Энх хоёрыг гээд. Тэгэхээр үнэхээр намайг одоо янз янзаар одоо хорь саатуулах гэдэг юм л тэр тусгай хамгаалтыг арилгаж. Тэр шоронд одоо авч суулгахад хамгийн аюултай газар намайг суулгах гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр аюултай газруудыг нэгд суулгах шүү дээ. Тэгэхээр нөгөө хамгаалт тайлцсан бэ. Дээр нь одоо хамгаалагч байнга намайг хамгаалж явах хэрэгтэй. Тэр хүн яах юм надаас болж энэ одоо хэрэмгдүүлэлтээс болж шоронд натаа хам сууж явах хэрэгтэй. Тэ? Ийм байхгүй. Энэ манан одоо үнэхээр хуульд өрчиж байна. Энэ хуулийг уландаа гიშж байна. Ард түмний айлах гэж байна. Эннээс айхгүй. Ямар ч одоо худлаа ярьсан иргэд өрж байгаа, судлаа ярьсан баяраас, Батболдоос, Дорилж яваас, Нямдоржоос айхгүй. Одоо үстэй тавх орж байгаа тусгаагийнхаа одоо энгийн хувцастай нүр амаа халахсан ингээд яг өрөөлөө оржин цайдагийн мамбар хаалт хийсэн байдлаар хүмүүс орж энэ дээр юм шиг Яах гэдэг юм бэ? Юу үгүй. Хэвлэгчлэн талах юм заа тийм үү? За болоо бичихгүй. За болчихсон. За бичихгүй. Зүгээр байгаа та нарын төлөө өчнөө та заа үедээ яаж өнөөс гаргасан яаж мянганы зам хинтээ санаагаа шүү дээ. Тэгээ бусдаа хайцуул чам чадвар байх. Ингэж ажил тийм байна гэдэг нь байна тийм. Авдал энэ газар арга байдаг. Өнөөдөр нь орсон байсан баг яа. Одоо би тэндээс очиж энийг ааж яваа.
яванаар ингээд дардсан байхгүй юу? Яваа. Их хурдан гишүүний ингэж бодлоо шүү дээ. Тийм, миний шилний энэ нэг нь алгуулаад тэнд унтсан байгаа. Дарахын хэрэгтэй шүү дээ. Би энэ дүү алдаж болохгүй. Тэгээд татаараас ингээд хойж өччих шүү дээ. Иргэн хүний айл хүний би хамаагүй шүү дээ. Та санаатарыг яг бүгдийг илгээд игээ явсан шүү. Санаатараа тэгсэд орлогоор хашгираа. Энэ сантимент гэдэг ивдэл ямар залууч юм байх шүү дээ. Дандаа настай юм шүү дээ. Миний урманд гар хүрээгүй шүү дээ. Энд хашгирж орж ирсэн хүмүүс. Тэгээд өндөр дуугаар хөнгөнөө нэг хотел цагдаагийн юу гэнэ. Гараа гарч байгаа юм шиг. Стэн нэрээ ямар муухай харагдсан бэ та нар. Хинч бид зөв зөв суужсэн шүү тойроод. Нэг ч хүн босож ядахтай гар хүрээгүй шүү дээ. Нэг ч хүн эсэргүүцээгүй шүү дээ. Асууж байжлаа сайн. Шүүхийн шийдвэр энэ хуулийн дагуу юу те? Энэ хуулийн дагуу юу? Одоо нэг хуулийн дагуу юу? Энэ хуулийн дагуу юу те? Дагуу биш болсон ба. Танаа үйл ажиллагаа чинь үйл ажиллагааны процедур аваа гаргасан бол үйл ажиллагаагаа таслан зогсоодог үедээ дараа энэ бүх асуудал шийдэгддэг, бодлоо шийдэгддэг юм байна. Го тохоогоор ингэж зогцсон уу? Нэг улаан сайдыг бацалтай цуг юугаар Биванта шийдээ. Шинэ ойлтой. Ойлгож авдаа шүү. Одоо энийг л ард түмэндээ ойлгоодаа тий. Нарны туслаарай. Хаач намаа аваачиж яаж тарантууд бол яг засна яах юм байхгүй. Энэ бол Монголын одоо айлчлал бүрэн дампуурсны тий Монгол орон бүрэн дампуурсны илэрхийлэл. Тэгэхээр монголчуудаа одоо хараад хэлэх байна. Ерөөсө битээ. Би ч айж юм алах. Ерөөсө битээ. Энэ олигархуу тань айж байна. Энэ чинь энэ олон цагтаа ингэж хийж байгаа чинь үнэ хэрэг дээр айж байгаа байхгүй. Айж байгаа байхгүй.